санаацаа гэдэг. Дээр болохоор өнөөдөр үйл үеийн холбох нөхцөлийн талаар тайлбарлах болно. За үеийн холбох нөхцөл нь болохоор тодорхой холбох, нөхцөлтүүлэн холбох гэсэн хоёр янз байдаг. Үеийн тодорхой холбох нөхцөл нь өнгөрсөн одоо ирээдүйн цагаар тодорхой холбох байдаг. За тодорхой холбохын нөхцөл нь болохоор өнгөрсөн цагаар холбохын сангийн дүн зэрэг үргэлжилж байгаа одоо цагаар холбохын аавын дүн зэрэг байнга үргэлжлэх одоо цагаар холбохын дараагийн дүн зэрэг энгийн ирээдүйн цагаар холбохын хээ боломжит ирээдүйн цагаар холбохын маарын дүн зэрэг ирээдүйн цагаар холбохын дүн зэрэг байнга үргэлжлэгч үеийн цагаар холбохын ирч гэсэн зүйлтэй байдаг. За одоо жишээ нь болохоор анхаар гэдэг үгнээр хурлагч хүсгээр хийсэн нөхцөл зарлахад эцчийг чинь харин эсвэл хүсгээр ихсэн нөхцөл зарлахад шууд зарлж чинь. За дараагийн үг нь болохоор үг гэдэг үг байгаа. Энэ үг нь болохоор дөрөвдөө үг гэдэг үгэн дээр хурлагч хүсгээр хийсэн нөхцөл зарлахдаа үг гэдэг бүхний үе жиглэж бичдэг. Тэгээд харин эс хурлагч хүсгээр хийсэн нөхцөл дээр болохоор шууд зарлж бичдэг байна. За дараагийн нь болохоор нөхцөлтүүлэн холбох нөхцөл байна. За нэгдүгээр бүлэг буюу зэрэгцүүлэн холбох нөхцөл нь болохоор зэрэгцээ холбохын жижиг урьдчилан холбохын А-ийн дүрэн зэрэг хам холбохын үргэлжлүүлэн холбохын сарын дүрэн зэрэг гэсэн нөхцөлтэй байна. Энэ нөхцөл дээр ч гэсэн эс хурлагч гиз жиглэж бичдэг юм дүрэн хамаарч бичнэ. За хоёрдугаар бүлэг буюу өгтрүүлэн холбох нөхцөл байгаа. Тэгээд утгатан холбохын ирж бэлтгэн холбохын нөхцөлийн дүрэн зэрэг утга холбохын талын дүрэн зэрэг дагалдан холбохын ихларын дүрэн зэрэг гэсэн нөхцөлтэй байна. Тэгээд энэ ивч гэдэг нөхцөл нь болохоор эс хурлагч үсгээр хэлсэн учраас эс жиглэж бичдэггүй байгаа. За тэгээд дараагийн нь болохоор болцоо холбохын валын дүрэн зэрэг лямдан холбохын өнгөт дашрамдан холбохын ингаавын дүрэн зэрэг үгүйсгийн илгүй гэсэн нөхцөлтэй байна. За энэ ч гэсэн үг гэдэг үгтэй адилхан үг гэдэг үг байгаа. Үг гэдэг үг нь болохоор хурлагч үсгээр хэлсэн нөхцөл залгахдаа бүү гэсэн юм үе жиглэж бичнэ. За харин энэ эс хурлагч үсгээр хэлсэн нөхцөл залгаж байхад яагаад энэ бүү гэсэн нөхцөл авчраа гэж тэгмээс ингээд үг гэдэг үг нь Б гэсэн үсгээр төгсөж байхад баг гэсэн бас адилхан Б гэсэн үсгээр хэлсэн нөхцөл залгахаар энэ ингээд их шиг зохицох хэвээр ер нь ингээд бичих болохгүй учраас бүх гэсэн нөхцөлийг ингээд давхар бичдэг байгаа. Тэгээ энэ чинь болохоор хөвбөл гэсэн үгнүүдээр ингүүд байна. Дараагийнх нь болохоор наад гэдэг үг байгаа. Наад гэдэг үг нь болохоор дэвсгэр дэгээр төгсөн. Энэ үг нь болохоор хурлагч үсгээр хийсэн нөхцөл залгахдаа энэхүү дэвсгэр дээр хэвтэй болоод гиз жиглэж бичдэг байгаа. Харин эс хурлагч үсгээр хийсэн нөхцөл залгахдаа энэ болохоор шууд залгагдан бичиж байгаа. За дараагийнх сан гэдэг үг байна. Сан гэдэг үг нь болохоор ишгээр төгсөж байна. Ишгээр төгсөх үг нь болохоор энэхүү нөхцлүүд маань шууд залган бичигддэг байгаа.